За what's good guys, ингээд channel дээр иргэн тавтай морь Spokemon цувралын дараагийн нэг имжлэгийг инхүү эхэлж байна. Би уг нь Spokemon-ыг энэ сар уг амар идэвхтэй бичлэгнүүд оруулаа явуулъя гэсэн чи ерөөсө чаддаггүй баг 2 хүн бичлэг оруулуу яв. Өнөөдөр хэдүүлээ манай үзэгчдийн явуулсан аимшиг бичлэгнүүдийг үзэж үзэн хэрвээ та нар миний өмнөх бичлэгийг үзээгүй байх юм бол энэ картан дээр дараа үзээрэй. Тэр бичлэгэн дээр би уг нь 7 хоногт нэг иймэрхүү бичлэгнүүд үзээ явна гэж хэлсэн даанч болохгүй юм байна. Тэгээ одоо баг 2 7 хоног 3 7 хоног болох гэж байна уу яах чинь. Гэхдээ хэдүүлээ үздэгээрээ үзэн тэгээ та нар над руу дахиад шинэ бичлэгнүүд явуулахыг хүсвэл миний Discord линк руу ороод үзээрэй. Тэгээ comment хэсэгт болон description хэсэг дээр үлдээсэн байгаа линкийг нь манай үзэгчнэр миний Discord серверлөө ороод horror submissions хэсэг дээрээ бас нэлээд хэдэн хөөрхөн бичлэгнүүд явуулсан байсан. Тэгээ бид эдрээс сонгож жогоод ер нь өнөөдрийн үзэх бичлэгнүүдээ сонгоцсон байгаа. Окей. За бидний эхний үзэх бичлэг бол Risuka Foreign-ийн явуулсан бичлэг байна. Аимшигын уур амьсгал оруулна гэдэгт итгэлтэй байна гэж явуулсан байна. Окей. Аимшигын уур амьсгал оруулцгаая. За энэ хүү бичлэг Green Buzz гэдэг савгаас татсан юм байна. The Lion and the Mouse Analog Horror Retake гэдэг нэртэй бичлэг байна. Би энэ дээр автосисийг асаацсан байгаа шүү. За энэ дээрс бас зарим минутыг нь буруу хэлж магадгүй шүү. My name is Charlotte, and today we're gonna watch a video from when I was young called The Lion and the Mouse. Oh, how I loved this when I was young. Let's watch it. Okay. Lion and the Mouse багтаа үздэг байсан гэж байна. Fine, it's a fate this type shit. Хулгана. Би найзуудтайгаа бэжтэй зойж гараа. Би найзуудтайгаа 2 сар харсангүй гэнэ. Би найзуудтайгаа ерөөсө 2-7 хоног удаа харсангүй. Би өөрийнхөө цүнхтэй байгаа сайн бол харцгаая даа гинэ. Надад гарч идэн байна, сэндвич байна, усны цав байна. Тэмдэглэлийн дэвтэр байх шиг байна. Бусдын одоо нөгөө өдрийн цаг дээр байгаа юм шиг олцгоё гэнэ. Мэдгүй зааж байгаа энэ амар хурдан гараад байгаа болохоор би унсч чадахгүй байна. What? Галуу нуус юм уу? Нуусах. Робин ологдлоо гинэ. What? Robin, no, Robin. Robin хин ингэж алах уу? Эдгээр найзууд нь юм бах та. Найзуудтайгаа тэгээ өдрийн цагаар олон юм олё гэдэг юм биш. 2-7 хоног хараагүй гэнэ. За энэ нөгөө нэг өмхийн унгаад байдаг ямар амтан гэдэг вүлээ? Raccoon үлээ, raccoon ах. Өмхийн унгадаг нь биш ч үлээ. За I don't know man. Лог нь ологдлоо. Лог нь олдчихэ. Лог нь бас өгцөн байгаа юу? No man. Хамаг найзууд нь зүгээр хүцээд нэцтэй. Жулиаг одоо хайхаж байгаа юм. Өөр орой болчихлоо шүү дээ. За юугүй болж эхэлсэн вэ? Энэ болохоор хэрэм юм шиг байна. Манай хүн стил инээсэн явсаар л байдаг шүү дээ. Жулиа олгодлоо. Жулиас л өгцөн байгаа ах та. Holy shit, юу вэ? What the fuck?
Окей, толгойн тасарсан юм уу? Наа мэн. Йоо, сайбер сарвс осцноо ч нөө. Одоо манай хүн зүгээр нөгөө нэг өөрөө яваад байдаг гэсэн. За одоо бүр хаваар. Тэгтээ бүр зөөл юу вэ? Бүр амтнаараа ч биш баг угсан махаараа байгаад байгаа юм уу? Элиас уулагдлаа. Damn. Юу бороо хийсэн бэ эднэр? Таасайг өвдөж байна. Энд ерөөсөө аюулгүй биш. Гой энийг дуусгаад өгөөч. Тэр ирж гэн чи үхлээ гинэ. Арслан Йоо ямар эвгүүгүүдээр тэр юм бэ? Яагаад яагаад царай нь ийм байгаа бэ? Би ямар агуулга орчих вэ? Үүрлүү нороо наацсан юм шүү. За ингээд дуслаа гэж. Бухар. Йоо. Оо ямар хайргүй юм бэ? Holy юу бол энийг одоо YouTube дээр зөвшөөрөгд юм уу? Donkey манай Donkey жоохон орой ирчлээ. Хитэрхээ оройтчлоо гэн. Юу вэ? What? Лайн зүгтаачж байгаа юм уу? Манай хүн яж хат яатсан доглоодох юм. The end? No. Юу вэ? Тэгээ саний арсланг алахгүй юм уу? Just come over on the sunny side. You'll be welcome on the sunny side. Every gentleman and lady, if you're living where it's shady, come over on the sunny side. You'll be Манай эмэг нөгөө арслан байгаа нөх. Well, that was unexpected. I don't remember most of that happening. Ийм болж ирсэн нэрээ Well, санахгүй I байна guess гинэ. that's it for today. Goodbye and see you next time. Дараа уулзлаа баяртай гинэ. Analog horror made by Green Balls. За ерөнхийдөө бол саний бичлэг ингээд дууслаа. Бас нэлээд эвгүй бичлэг байна. Би нөгөө нэг баг байхдаа нэг юм нөгөө My Little Pony-гийн бас нэг юм Rainbow Dash-ийг ингээд хамалж малж алж байгаа ч үлээ тиймэрхүү бичлэг үздэг байсан юм аа. Ер нь жоохон тэрнтэй төстэй санагдлаа.
Окей, за аимшиг уур амьсгал оруулъя гэсэн эхний бичлэг бол гоё эхэлж гэнэ. Let's go. За окей, ингээд бидний дараагийн үзэг бичлэгийг аимшигын бичлэг Май хаантаа ингээд нэг юм Япон хаанттай юм уу, Солонгос юм уу, Хятад юм уу, I don't know. За ямар ч иймэрхүү нэртэй хүн явуулсан байна. Тэгээ 3 бичлэг явуулсан байсан. Эндээс нэгийг сонгоо үзчихье гэж бодлоо. За бидний сонгож авсан бичлэг болохоор аимшигын өгүүлэлэг Зоогийн газар гэсэн нэртэй бичлэг Nova Story суугаас цацагдсан юм байна. Окей, let's go. Nova Stories үзүүлж байна. Зоогийн газар аимшигын өгүүлэг. Саргүй хүйтэн шөнөөр аав хүү хоёр шөндөнд болохын алдад нэгэн зоогийн газарт орж ирлээ. Тэд аяллаар хөдөө явж байсан бөгөөд Яа, үнэхээр саяны ардталтны юм дуу дэвсэх шаардлага байсан уу гэж. өдөр нь юм идэх завгүй зам хорохоор давхсан нь энэ. Гэхдээ замын хажууханд харагдах энэхүү зоогийн газарт тэд ходоодоо дүүргэж авахаар зогсцоолоо. Тэд дотор ороод цонхны хажуу талын ширээн дээр цууцгаалаа. Дотор намгүй. Энд тэднээс өөр хүн байхгүй байх бөгөөд галтхооны өрөөнөөс махны машины дуу хөнгөнө. Аав хүү хоёрын харьцаа сүүлийн үед нэг л таагүй байгаа бөгөөд амралтаараа хүүн аавыгаа дагуулад төрсөн нутаг орноор нэг дагуулж явахаар төлөвлөжээ. Окей. Зам зуур тэд үг солих нь битгий хэл нэгэн рүүгээ тоож чарсан. Одоо ч гэсэн тэд чимээгүй л зөөгчийг хизээ ирэх болоо гэж дотроо бодон хүлээж суулаа. What? Галтхооны өрөөний хаалгаж яхарж тэндээс цагаан хормогч өмссөн үйлчлэгч гарч ирээд тэдэн рүү чимээгүйхэн төглөө. Тэд захиалга өгөхөөс өмнө үйлчлэгч тэдэнд зоогийн газрынхаа нэрийн хоол болох нарийн махан хуургыг санал болгоод сэжигтэй нэмсгэлээр үгээд усглаа. Окей. Тэд татгалзан өөрсдийн захиалгаа өглөө. Хүүн банштай ногоотой шил захиалсан бол аав нь харин улааманжингийн шил захилаа. Муухан цаас болоороо тэр захиалгыг тэмдэглэж авчихад галтхоор орлоо. Галтхооны хаалгаж ахран хаагдахад хүүн аавдаа хандаж "Аав, танд энэ залуу нэг л танил санагдахгүй юу?" "Гү би одоо ямар зураг тэнтэй нэг үздэг биш. Яаж мэдвэ?" Гэхэд нэг л харсан царай байх юм. Окей. За бай за. Нөгөө хотод хүн амны хэрэгээр 90 сурвалжлагдаж байсан хүн шиг санагдаад байх юм. Гэхэд аав нь "За энэ олон хүнээс хэнийг тэнгэх юм? Чи л андуурсан байлгүй?" гэж үг чулуутчаад чимээгүй болов. Замзуур шингийн их уусан болохоор хүүн бийцсад ирэй гэж хэлээд 0 орохоор явлаа. Аав нь хүлээсээр л бас хүлээсээр л байлаа. Бараг 30-аад минут өнгөрлөө. Оо, ямар удаа маад юм бэ? Эргэж ирсэнгүй. Хаа. Таны тавцангаар харагдаж байсан тоогоо очжаалга болоод удлаа. Миний хүү хайчиж байгаа. Гэхдээ миний хоол бас хайчиж байгаа. Гэж өөрөөсөө тэр асуусан. Окей. Тэр дотроо үгээ дуусгаж амжаагүй байхад үйлчлэгч шөлөө барьчихсан хажууд нь зогсож байлаа. Улаан манжингийн шүл. Чи ч одоо яасан уддаг хөөхт вэ? Гэхэд залуу уучлаарай хаа. Манай галтхооны өрөөнд жоохон асуудал гараад гэж хэллээ. Хүүхдийнх нь махаар хоол ийцэм. Ингэж асуухад "Өө, тэр холгүй байгаа хаа. Та хүүгээ тонгодохгүй харна гэдэгт би итгэлтэй байна." гэж хэлээд өнөөх эвгүй инээмсэглээ өвгөнд харуулав. Тэр шөлөө ширээн дээр тавихад өвгөн шөлийг амсах гээд халбгаа дүрэхэд нэг зүйл шөлнөөс гарч ирлээ. Шөлн дотор нүдний шил байсан бөгөөд сайн харвал түүний хүүгийнх нь нүдний шил байлаа. Түүний ар нуруугаар хүйт тааж дотор нь айдас хурж эхэллээ. Үйлчлэгч рүү харахад тэр инээмсэглсээр л байлаа. Харин өвгөний зэвүүцэл болон уур хилнэн дотроо багтаж ядаад үйлчлэгчийг ширээн дээр байсан хутгаараа бүлж орхилоо. Зүв. Хутга яг зүрхэн тус газар нь цөөлхийн орж тэрээр газар дээрээ шууд нас барлаа. Одоо шалаар нэг үйлчлэгчийн цус. Түүний цус нь энэ тэндгүй үсчин цацарч байлаа. Яг энэ үед хүүн галтхооны тавцангийн араас ориллоо. Оо, what the? Та яаж байгаа юм бэ?
чи зүгээр л prank байсан шүү дээ. Зүгээр танаа тоглож исэн байхгүй да. Гэлээ. Аав нь сонссон зүйлдээ итгэсэнгүй. Юу надаар тоглож байсан гинэ. Би хүн алчихлаа штэ. Аав хүү хоёр хурдан хөдлөх хэрэгтэй байлаа. Азар тэнд ямар ч гэрч байгаагүй. Дотор нь хяналтын камерч байхгүй байсан. Тэглэж өдөрт хэдэн хүн энэ замаар явж байгааг хэн ч мэдэхгүй. Тиймээс тэд цогцыг дамжлаад цайны газрын ард талд байдаг зойрон тайчхаад асгарсан цусыг нь цэвэрлжгээд аль болох хурдан алга болохоор шийдлээ. Харин зойрны хаалга нэгдэхэд тэд харсан зүйлээсээ болоод мэл гайхаж цэл хөхөрцгөөлөө. Тэнд үйлчлэгчин ах нь хэлсэн орчих завгүй хүний мах бэлтгэж байлаа. Энэ махаар тэр нарийн махан хуурах юм. Тэдний зоогийн газрын нэрийн хоол. Одоо тэд ч бас хоолны цэсэнд багтах боломжтой боллоо. What? The prank хийчихэд тэгсэн чинь яг үүндээ нөгөө нь бас алуурсан байж таарангууд л манай яг үүндээ зөв зүйл хийсэн байж таарад. Окей, бро. Тэгэхээр одоо юу гэсэн үг юм бэ? Аав нь тэр үнийг алаагүй байсан ч юм л угаасаа манай хоёр л өгөх л байсан юм байна шүү дээ. Окей. Гэтэ би бол сая үнэхээр гимзэм хүн алчлаа гэсэн чи бас үгүй л байсан юм шиг байна. За ингээ бидний дараагийн үзэх бичлэгийг Микагаас явуулсан байна. Сонирхохгүй юу да гэж чи YouTube линкээ тавьсан байна. Окей, let's go. За энэхүү бичлэгийн нэрийг Окей Google Horror Horror Film 2019 гэдэг Levi Morgan гэдэг суугаас цацагдсан нэг юм бичлэг байна. Hey Google, turn off the TV. Okay, turn off TV. Энэ нөгөө Google юу вэ те? Alexa үлээ. Би нэг бүр багадаа амар авахгүй хүсдэгс. Okay, turn on upstairs bedroom light. What? Hey Google, Өөрөө хэлээг turn багт нь upstairs ятчих юм. light off. Okay, turn off upstairs bedroom light. Ёй. Оо, окей. За зөв шүү, залуу минь. Наад зевсгээл барьж авах хэрэгтэй шүү. Яагаад тэгэд би ингээд аимшиг кинон дээр ингээд шууд зевсэг барьж авах нь амар зөв сонголт гээд тэгээд яг хийж дуусаагүй байсан чинь зүгээр тийшээгээ зүгээр алхаад эхэлдэг наацсан байна. Яагаад зүгээр зевсгээ аваад гар утсаа аваад зүгээр гараа цагдаа дуутчих болохгүй байгаа юм бэ? Чамд энийг өөрөө ганцаараа шалгах ямар ч хэрэг байхгүй штэ, bro. Is anybody up there? All right. За. Okay, turn on music. Оо. Яа, ийм хөгжим яваад ихтэл би зүгээр юунаас ч айхгүй тхүү одоо зүгээр бүгд гараад ирээ. Ер нь аимшиг кино яг ийм хөгжмнөөсөө болж хүмүүсийг амар айлгадаг юм байна л л дээ. Зүгээр гарахтаа над бүх өрөөнийхөө гэрлийг асаачиж болдгүй юм уу? Oh no bro, чи саяны хөгжмөө унтраах ёсгүй байсан юм да. Okay, turn on laundry room light.
Оо. Сая хөгжимтэйгээ байсан бол арай л дээр явах байсан юм да. Яа, салгагдсан байж ажиллаа тий. Яагаад тэгж болондож шалгаад байгаа юм бэ? Зүгээр тойрч яваад цоггоо шалгаж болохгүй юу гэж. Яа. Азагайг юм байна. Та байхгүй мэн. Who are you? Бро, наа зэвсэгнийхаа үзүүрийг нь өөрлөн чиглүүлтэх үү, please. Morning. Гольфийн завхар барьсан юм шиг бариад хнаач. Get back. Google. Turn the kitchen lights on. Okay, Google. Turn the kitchen lights on. Turn lights on. Google, turn lights on. Okay. Turning off laundry room light. Яа, зүгээр. At this point зүгээр ёо, миний эсрэг ингэж ажиллаа зүгээр гэрэл унтраах юм бол би зүгээр л хувьтай тэнтэйгээ эвлэрэн зөө. Oh my god, ийм азаг багтай адмэ зөв Google Alexa хүртэл тоглуулж идэг наац. Ёо. За ингээ манай үзэгчдийн явуулсан бичлэгийг энэ хүрээ дуусгах чинь ерөөсө 3 бичлэг үзлээ. Зарим явуулсан бичлэгүүд нь нэлээд урт хугацаатай байгаадаас бол үзэж чадсангүй. Тэгээ ерөөхдөө та нар дахиад бичлэг явуулах гэж байгаа бол богинорхуу иймэрхүү нэг юм 4-5 минутын ч юм уу. За өсөөд нэг 10 минутын бичлэгнүүд явуулвал зүгээр шүү гэж хэлэхээр байна. Тийм цаг магийн бичлэг бүр ирсэн байсан. Тэрийг одоо би бүтэг үзнэ гэж юу нь бол байхгүй шүү дээ. Тийм болохоор богинохон бичлэгнүүд явуулцаагаараа тэгээд Discord server руу ороод horror submissions гэсэн channel хэсэг байдаг. Тийшээ ороод бүгд бичлэгээ явуулцаагаараа гэж үсэе да. Okay guys, баярлалаа.